Дарь завын лосол 1885-аас 1940 он. Эх орны эрэлхэг хөвгүүд цувралын энэ удаагийн дугаараар ардын хувьсгалын анхны 7-гийн 1 улс орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал хөгжил дэвшлийн төлөө их үйлсэд шударгаар зүтгэж явсан төрийн түшээ олноо цэргийн лам хэмээн алдаршсан Дарь завын лосол хэмээх эрхэм хүмүүний талаар та бүхэнд нэхэн сануулъя. Дарь завын лосол нь 1885 онд Сэцэн хан аймгийн Дайчин бэл Даш цэрэнгийн хөшөө одоогийн Хинтэн аймгийн Батноров сумын 1-р багийн нутаг Бужиртын толгой гэдэг газар харц ард Дарь завын хүү болон мэндэлжээ. Эцэг эхэн түүнийг 9 настай байхад лам болгохоор нутгийн жижиг хурлын газарт шав оруулсан бөгөөд 12 наснда Монголын шарын шашны төв Гандан хийдэд хүрэлцэн ирж 6 жил шашны эрдэм ном төвд хэлийг судлан суралцжээ. Улмаар залуу лам лосол үзэж мэдхийн их хүслэнд хөтлөгдөн гадаад орноор аялан явхаар шийдэж 1908 онд Манжуурын төмөр замаар аялан Хятадын зүү мужи болох Бээжин хотод очиж тэндээсээ Бурят, Петроград, Москва зэрэг хотод очисон байна. Ингэж явахдаа Орос Хятад хоёр гүрэнд өрнсөн хөрөнгөтний ардчилсан хувьсгалыг нүдээр үзсэн нь үзэл санаанд нь ихээхэн нөлөө болжээ. Түүнийг эх орондоо ирэхэд Монголын ард түмэн улс орныхоо эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд улмаар харийн түрэмгийлэгчдийн талхиас ангижирч Богд хаант Монгол улс байгуулагдаж байна. Гэвч 1918 онд Хятадын хар цэргийн арим Монгол улсын тусгаар тогтнол дахин занал хийлж өнгөлцөж эхэлжээ. Энэ үед лосол домогт Мандайван Дамтан сүрэнгийн хамт цэргийн ламаар явж эх орноо хамгаалах тулаанд удаа дараа оролцсон байна. Ингээд 1918 оны сүүлчээр зүүн хүрээнд үүсэн байгуулагдаж байсан консулын дэнжийн нууц бүлэгмийн үйл хэргийг бодоо Чагдаржав нарын хамт эхлүүлж хүчин зүтгэх болжээ. Мөн 1920 оны 8 дугаар сард зөвлөлт Орос улсаас тусламж гуйх Монголын хувьсгалчдын анхны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтсан байна. Үүний дараа 1921 оны 3 дугаар сарын 1-нд хуралдсан Монгол Ардын намын анх дугаар их хурлд оролцож гишүүнээр элссэн ажээ. Тус их хурлаас намын төв хороог 3 хүний бүрэлдэхүүнтэй сонгоход лосол, данзан, дамб дорж нар сонгогджээ. Улмаар 1921 оны 3 дугаар сард ардын төр засгийг анх байгуулахад сангийн яамны худалдааны ба цэргийн бэлтгэлийн хэлтсийн эрхэлсэн түшмэлээр дараа нь мөн яамны сайдаар томилогдсон байна. Мөн 1921-с 1922 оныг дуустал бүх цэргийн ламаар томилогдсон ажиллаж байсан бөгөөд 1922 оны 12 дугаар сард Москва хотноо хуралдсан алс дорнодын хувьсгалт байгууллагуудын анх дугаар их хуралд Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд багтан оролцжээ. Тэрээр 1923 онд нэр төдий болсон лам мяндгаа орхисон бөгөөд 1923-аас 1924 онд бүх цэргийн эмнэлгийн газрын эрхэлсэн түшмэлээр ажиллаж байгаад 1924 онд болсон намын 3 дугаар их хурлаас Монгол Ардын намын төв хорооны орлогч гишүүнээр сонгогджээ. Мөн 1925-аас 1928, 1934-өөс 1939 онд Монгол Ардын хувьсгалт намын хянан байцаах төв комиссийн даргаар ажиллаж 1928 онд Коминтерны 6 дугаар их хурлд Монгол Ардын хувьсгалт намын төлөөлөгчөөр оролцсон бөгөөд 1928-аас 1934 онд Монголын үйлдвэрчний эвлийн төв зөвлөлийн дарга, улсын банкны орлогч дарга, 1937-оос 1939 онд бүгд наримт Монгол Ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн орлогч дарга зэрэг өндөр албанд ажиллаж байжээ. 1939 оны 7 дугаар сарын 15-нд Дарь завын лосол Дорнод аймгийн Хунд сумын ардуудыг хэлийн дотгош нүүлгэх томилолт аван онгоцон цуухад түүний суусан онгоц зорьсон зүгтэн бус огт өөр зүгт нисэн оджээ. Ингээд түүнийг Чит хот дахь зөвлөлт холбоот улсын дотоодыг хамгаалах газрын салбарт аваачин олон сарын турш мөрдөн байцааж тамлан яргалж байлгасаар Москва хот руу амар догсон болон бусад хүмүүсийн хамт аваачин хувьсгалын эсэргүү Японы тагнуул хэмээх хэлс хэрэгт бүтгэн 1940 оны 5 дугаар сарын 10-нд зөвлөлт социалист бүгд наримт холбоот Орос улсын эрүүгийн хуулийн 58-ийн 1-ийн А, 58-ийн 11-р зүйлээр ялын дээд хэмжээ оноожээ. Гэвч тэрээр 1940 оны 7 дугаар сарын 25-нд бүтээрийн шоронд өвчнөөр нас барсан тул 8 дугаар сарын 7-нд уг хэргийг хаасан байна. Түүнийг нас барахад эхнэр давааж яв 16 настай охин амгалан болон 3 настай хүү үлзий хишиг нарын хамт амьдардаг байжээ. Аав юм надад дарзвал асал гэж
Монгол улсын төрийн төлөө одоо зүтгэж амнасаар зориулж ажиллаж байсан тэм хүний л хүү байгаа юм би үлзэг шиг гэж. Ээж нь одоо юу штэ сонгох хэрэг байхгүй. Сонгох хэрэг байхгүй. Эрх асагчсан. 46 онд юу сургуульд намайг оруулах гэсэн юм гэлээ. Аваагүй маа миний хүү гэж нь юу ёласлын авагтай эцгэрч авагдаа арсан чинь эсрэггүй хүүхдээ байшгүй гэж. Тэгээд нэг жил өнжин эхийнхээ авгаар давааж үлзэг шиг гэж. Тэгж орсон юм. Одоо тэгээд давааж нэрээр л явж байгаа шүү дээ. Авгаараа. Тухайн үед бол юу эцэгтэй хүн гэж ямар гоё юм бэ гэж сурвал дахлаа би ч аавдаа хэлэн шүү. Манай аав гэсэн манай аав эцэг тэрүүнд их юу яадаг юу атаалдаг байсан. Зүгээр суманд нь бол зүгээр нэг самбар вэ. Тэрний тухай анч битсэн. Гэзөө хойно юу очиж үзсэн чинь нэрээ нь юу аю барсан ласлын тэр гэж битсэн байсан чинь тэрийг аваа хийчихсэн. Айцл байх л да. Ийхүү хилмигдүүлэлтийн хар сүдэр олон эрэлхэг хөвгүүдийг эх орон гэр бүлээс нь үрд салган оджээ. Хожим 1956 оны 11-р сарын 24-нд баталсан Зөвлөлт социалист бүгд найрамдах холбоод Орос улсын ерөнхий прокурорын тогтоолоор барь завын лосолд холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хэрэгсэхгүй болгосныг үндэслэн бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн газрын дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх улсын комиссийн 1962 оны 1-р сарын 25-ны өдрийн 78 дугаар тогтоолоор барь завын лослыг цагаатгажээ. Үнний сэнтэд худлан заларч, үдшийн бүрийд үрсэн чичирч, өөрийн туяаг цусаар будсан үнэхээр цөвүүн тэр цагийг ослын тухай хүүрнэх шиг лослын хөшөө гунигтай Оросын хуулийг зүхэх шиг Монголын тэнгэр хэлэнтэй. Аимшигт хилмигдүүлэлт өрнсөн энэ он жилүүдэд төрийн эрх барьж байсан Монгол Ардын нам коммунизмын нөлөөнд автан эх оронч эрэлхэг хөвгүүдээс эхлээд үе олон энгийн иргэдийг толгой дараалан хятаж бүрэн эрхт тусгаар тогтносон улсын түүхэнд цусан зам татуулсан. Харамсалтай нь тэдний энэ коммунист үйл ажиллагаа үзэл бодол өнөөдрийг хүртэл ам бүхтөө оршсоор.